хоёр амьдран суудаг байж гинэ. Өвгөн нэгэн өдөр манжин тавьжээ. Гэтэл манжин маш том ургаж гинэ. Өвгөн манжангаа татаад дийлсэнгүйг нь ингээд эмгэнээ дуутахаар болж гинэ. Эмгээ наашир энд том манжин байна. Эмгэн хурц ирлээ. Эмгэн хурц ирээд өвгнөөс татан манжангаа татаад дийлсэнгүйг нь эмгэн өвгөн ач охиноо дуутахаар болж гин. Ач охоо наашир энд том манжин байна. Ингээд ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс татаад дийлсэнгүйг нэ. Ингээд нохоогоо дуутахаар болж гин. Нохой наашир энд том манжин байна. Нохоо хурц ирээд ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжангаас татаад дийлсэнгүйг нэ. Нохоо муура дуутах болж гинэ. Муура наашир энд том манжин байна. Муур нохой ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжангаас татаад дийлсэнгүйг нь ингээд булганыг дуудаж гин. Булган хурц ирээд муур нохооноос нохоо ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжангаас татаад манжангаа суг татан гаргаж гинэ. Бүлэгэрийн ертөнцөөр шүнжин айлаарай. Бүлэгэрийн ертөнцөөр шүнжин айлаарай.